За өнөөдөр болохоор хэдүүлээ 5 хичээл буюу 5 үг үзсэн байгаа. Тэр үгнүүдээ нийлүүлээд нэг их болгож уншнаа. Лифтэн доторх учрал гэдэг текст уншъя. На тien тэр өдөр Сяован анжао гонсэд анпай компани тэр төлөвлөсний анжао дагуу Сяован чүмиэш шин юангун шинэ ажилд орохоор ажлын ярилцлаганд явлаа. Та зөжин ДНТ тэр лифт рүү явж ортол анла шибалода аннио дарсан шибалода 18 давхрын аннио точлуур дээр дарлаа. Манзиу гуаншангла хаалга шууд л хаагчихлаа. Үлгөөнөөс шан орохоор яадаг лээ. Тэгчихсэн, ингэчихлээ, тэгчихлээ гэдэг бүрэн гүцэд дуустдаг тийм ээ.突然电梯里传来了一声啊 гинтхэн电梯里лифтэн дотор传来за传来гэхэлэр ямар нэгэн дуу хоолой дамжиж ирж байгаа. Тэр дуу хаа нэгтээс гараад агаараар дамжаад ингээд сонсогдно гэсэн тийм хөлөөний илэрхийлж байгааг байна. За нэг дуу аваа гарлаа. Гэсэн чинь igen энчирэн ганхао нэг залуухан хүн яг сайхан чилжинлай. За чилжинлай гэдэг нь шургаж орж ирвэ гэх нь шургаад ороод ирлээ. Чи чуан шүшүүд гэх. За амьсгаа нэг тийм одоо амьсгаатсан юм шиг те ингээд гэдэг амьсгаатсан юм шиг тийм авайг чуан хүүхүүд гэх нь шүшүүд гэх нь. За ингээд амьсгаа даран лифт рүү яг шургаад ороод ирлээ. Та бүхэн ийсэд тэр одоо санаа зовонгуу ичээд гэж хэлдэг те. Тэгээ тэр их тийм санаа зовонгуу шаав инээгээд рэнхо дараа нь анла бас дарсан ийша. За зөөлөлж хэлдэг те үлвэг дараатглаа. Шибалоу 18 давхрыг. Юанлай ухтаа болвол та яшэ тэр бас бол чүмиэшэд ажлын ярилцлаганд орохоор явж исэн юм байна. За ши дөгийн бүтцэн ши дö хуй дö ямар ялгаатайг нь нөгөө ялгаа заадаг хичээлдэр байгаа. Тэндээс үзээрэй. ДНТ-мэн дакай хоо лифтний хаалга онгоосны дараа Сяован фасиен Сяован олж бидлээ. Та бүжин тунгуола. Тэр бүжин гэдэг нь болохоор ердөө тийм төдийгүй. Ердөө тийм биш. Бас нэмээд гэдэг бүтцэн. Тэгэхээр тунгуола давсан анжиан ши да миэн ши. За тэр аюулгүй байдлын шалгалтын ярилцлагыг давсан төдийгүй бас нэмээд ран та дийц түүнийг дийц анх удаага ганшуудаала мэдрүүлчихлээ. Ай чинда ганжвэ нэг тийм хайрын мэдрэмж мэдрүүлсэн. Таашаан тэр бодлоо Есү магадгүй бол Мин юн анпайла зэцэ相遇Таашаан тэр бодсон Есү ши магадгүй бол Мин юн за Мин юн анпайла гэн. За Мин юн гэхэлэр юм заяа төөрөг тавилан гэдэг гэсэн үг. Хувь заяа гэдэг те. Тэгэхээр тэр тавилан маань анпайла төлөвлөө зохицуулчихлаа. Зэцэ相遇. За үйдаа гэдгийг үй вэ тийм ээ. Сянгю тааралдах, учрах, уулзалдах гэсэн. Тэгэхээр энэ удаагийн учрлыг хувь тавилан маань төлөвлөжсөн байна гэж тэр бодсон. Та синжун чонгман айшин тэр сэтгэл дотроо бүр дүүрэн бэлгсэн тэр инрэл хайраар жүйдин гээ та шийдсэн түүнд өгөхөр юу гэхээр игэжихэ нэг боломж олгохоор шийдлээ. За тэгэхээр улаанаар тодруулснууд нь хэдүүлэнгийнх нь үзсэн 5 удаагийн хичээл байгаа. Текстээ дахин сонсоод үгнүүдээ сайн илүү бат тогтоогоорой. Тавтлах хичээл байлаа. Бай.